Харчин гэдэг нь ажил мэргэжлийн онцлогоор нэрлсэн Монголын эзэнт гүрний үеийн Овг аймгийн нэр юм. Тамийн 1206 онд Тэмүжин их Монгол улсыг байгуулад зэлмийг 1080-аар томилсон. За Бурхан Алдууны өрийн хаан зэлэм зөвхөн 1080 байгаагүй. Чингис хааны хамгийн ихтгэлтэй цэргийн жанжин түүний дөрвөн нохой нэг байсан. Нохой гэдэг бол хамгийн ихтгэлтэй цэргийн жанжин Баатар яриг хэлдэг. Бас ямар нэгэн ял хийхэд түүнийг тооцохгүй өршөөх тийм өрлөг байсан. Өөрөөр Чингис хааны 5 өрлөгийн бол зэлэм байсан. Тэгээ 1227 онд Чингис хаан нас ороход түүний шарилыг Бурхан Алдуу ууланд оршуулсан. Тэгээд их хааны шарилыг сахиж хамгаалах ажлыг түүний шадар жанжин дөрвөн нохой нэг 5 өрлөгийн нэг зэлмийн хариат урийн хаанаараа хариуцуулсан байна. За араа хожуу 1271 онд Их Юан улс байгуулагдсны дараагаар Бурхан Алдууны урийн хаан зарим хэсэг урагшаа нүүсэн. За тэд хаанд айраг нийлүүлэх алба хүлээж цагаан армийн хой талаар суух болсон цагаас эхлээд тэднийг харчин гэж нэрийдэх болсон байдаг. Юан улсын үед ордны хишигтнүүдийг дотор нь олон төрөлд хуваадаг байсан бөгөөд хааны адуун сүргийг хариулж дан хар цусмын гүний сүүгээр айрагс гэж хаад ноёдын умдаг бэлтгэн аж ахуйн албан тусалдаг байсан хэсэг бүлэг хүмүүсийг харчин хэмээн нэрлэх болжээ. За харчин гэдэг нэрийн утга бол хар гэдэг нь хар айргийг хэлж байна. Чин гэдэг нь үүлийг заасан дагвар. Малчин гэвэл мал малдаг хүн. Ажилчин гэвэл ажил хийдэг хүн гэдэгтэй адилхан. Харчин гэвэл хар айрыг хийдэг хүмүүс гэсэн утгатай. За хар айрыг гэдэг бол зөвхөн хаан том язгууртан уудаг. Маш сайхан амттай, маш тунгалаг ийм айргийг хэлж байна. За энгийн айрыг цэгийг нэг бол дахиж исгээд их бүлжээн эсвэл нэгэнт иссэн айрыг цэгийг дахин маш их бүлжээж бүр тунгалаг сайхан амттай айрыг гаргадгийг бол хар айрыг гэж хэлдэг юм байна. Харчингууд алтай нурууны ар өөр бэлдээр нутгалж байгаад говийн өмнө зүгнүүж шандын голын баруун өмнөр нутгалан Юншөбө төмөнтэй нэгдэх болжээ. 1260 онд Мөнх хааныг нас орсны дараагаар бол Мөнх хааны хоёр дүү бол хоёулаа өөрсдөө их хаанд үргэлжлүүлсэн. Хувлаа бол ер нь бол дийлж ариг бүх нь бол бууж өгсөн. Гэхдээ ариг бүхийг бууж өгсөний дараагаар ч гэсэн хувлааг бол хаан суух ёсгүй гэж үзээд их Монгол улсын бүрэлдэхүүн улсуудын ноёдууд мөн Юан улсын дотор ч гэсэн хувлаан засаг захиргааг эсэргүүцсэн бослого тэмцэл бол тасрахгүй байсан. 1287 оны үед бол одоо энэ хайдуу ноёныг дэмжиж Монголын зүүн хойд хэсгээр байсан Чингис хааны дөрвөн дүүгийн угсааны олон вангуудын хойчсууд бол нийлээд 80 гэдэг одоо Тэмүгэ отчигны угсааны вангаар толгойлуулаад бол хувлаан эсрэг бослого гаргасан. Хувлаа хаан хүнд хэцүү байдалд орсон. Энд одоо энэ шандуугийн орчин байсан энэ харчин зэргүүд маш их тусламж үзүүлсэн. За эднэр бол хувлаан гол хүчин болж 80-ны бослогыг бол дарж өгсөн. Тийм учраас хувлаа хаан бол энэ харчин зэргүүд асууд Кипчак зэргүүдийг бол маш өндөр өвнөлсөн, шагнасан, их хэрэг мэдл өгсөн. 1368 онд бол Монголын Юан улсын төр бол Хятад газар унсан. За ингээд их хаан бол Монгол нутагта буцаж ирсэн. Ингээд бол энэ хааны ордны хоол хүнсний хангалтыг хариуцдаг энэ хүмүүс бол бүгдээрээ хаанаа дагалдаад Монгол газар буцаж ирсэн. За эднэр бол 14, 15 дугаар зууны үе хүртэл бол бас тэр хүчирхэг байдлаа алдаагүй байсан. Харчин аймгийг дотор нь 3 хэсэгт хувааж байлаа. Хаадын хөвгүүн, ачин нар, тайж нарыг шарнууд харчин хэмээн нэрлэж байсан бол хуучин сай төшмөд албат нарын хөвгүүн, ачин нарыг орнууд харчин гэн. Харин газар газараас орж ирсэн бусад албатыг харнууд харчин хэмээн нэрлэдэг байжээ. Энэ хүчирхэг овг түмэн улсуудууд бол Яваанда Батмөнх Даян хааны үе болж ирэхэд бол одоо Батмөнх Даян хааны 6 түмний нэг нь болох хэмжээнд хүрч ирсэн. Тэгээд Батмөнх Даян хаан Монголыг нэгтгэснийхээ дараагаар бол энэ их хаадын удам биш одоо алтан уурэг биш боржгон биш одоо ийм хүчирхэг ноёдууд бол их хаадын эрх мэдлийг бол ихээр анхуулж байгааг бол эцэслүүлэх зорилгоор энэ 6 түмний дээр бол өөрийнхөө хүүхдүүдийг ноён болгож тавьсан.
За ингээд баруун 3 түмнийг бол 3 дугаар хүү Барс Болд бол өгсөн. Барс Болдыг жонон өргөмжлөөд энэ баруун 3 түмэн дээр бол суулгасан. За тэгээ Барс Болдын хүүхдүүд бол энэ баруун 3 түмнийг бол хоорондоо хувааж авсан. Ахмад хүн Ордост бол эзэн суусан. Хүмбэлэг мэрэгэн жонон 2 дугаар хүү Алтан бол түмдийг бол одоо эзэлж түмдийн эзэн суусан. За тэгээ 3 дугаар хүү нь бол энэ Баясгал Хүндлэн гэдэг хүн бол арчны ноён болсон. За тэгээд Монгол сурвалжид бол Баясгал Хүндлэнг бол хаан золтойгоор тэмдэглэж байгаа. Ягаад гэвэл төрсөн ах нь болох энэ түмдийн Алтан хаан бол Монголын их хааны хажуугаар зэрэгцээд өөрийгөө хаан өргөмжилсөн. Тэгээд Алтан хаан гэдэг нэрээр түүхэнд үлдсэн. Энэ бол нөгөө нэгдсэн их Монгол улсын их хааны шууд залгамж өөрийгөө одоо бүх Монголын их хаан гэж үзэж байгаа. Лэгдэн хаанд бол одоо нэгдсэн төр усыг захирж байгаа биш. Зөвхөн өөрийнхөө харьяаны цахар түмнийг захирах хэмжээний ийм жижиг хааны хэмжээнд бол хурж ирсэн учраас Лэгдэн хаан бол одоо энэ Батмөх Даян хааны угсааны энэ жижиг хаадуудыг бол өөртөө нэгтгэх харьяат усыг нь өөрийнхөө эзэмшилд оруулах ийм бодлого хэрэгжүүлсэн. За ингээд 1620-д оноос эхлээд бол энэ бодлогыг эсэргүүцсэн олон ноёдууд бол тухайн үед эд хүч хэрхэгжиж мандаж гарч ирж байсан манж нартай бол холбоо тогтоож гэлсэн. 1628 онд Харчны Субуудуу ноён Лэгдэн хаанаас сальж Манжийг дагах болсон байна. 1635 онд Субуудуу ноёны хөвгүүн Гүржвийг засаг ноён дэргэмжил Харчин баруун гарын хошууг захируулах болжээ. Мөн онд Гүржвийн төрлийн Сэринг засаг ноён дэргэмжилж Харчин 100 гарын хошууг захируулах боллоо. Улмаар 1705 онд засаг Гүржвийн үеэлч Гэрлийг засаг ноён дэргэмжилж Харчин дунд хошууг захируулсан байна. Ингэснээр Манчин улсын үед Харчин аймаг зостын чуулган тарьяалагдсан Харчин баруун гарын хошуу, Харчин 100 гарын хошуу, Харчин дунд хошуу гэсэн 3 хошуунд хуваагдсан байдаг. Халахын нутаг дээр суурилсан өртөөний харчингууд бол тэдний өр хойчсон юм. 100 гарын бодлогын бичиг түүхэн сурвалжид тэмдэглэснээр бол Харчин нар бол төр дүнж зүтгэдэг. За эзэндээ бол одоо үнж байдаг тухай дурдсан. Өөрөөр хэлэх юм бол өдөр бол тэд нэр тэрэг бариул, шөнө бол морь атгуулах юм бол их найдвартай гэсэн утгаараа бол Монгол нутагт бол онжнэр Харчин нараар л төрийн чухал албыг бол даалгаж оруулж ирсэн байнамаа. За тэгэхээр яг хэрхэн яаж орж ирсэн тухай тодруулж үзэх юм бол 1696 онд бол Инх Ямгалан хаан Галтантаа дайн хийсэн. За энэ үед бол алхын нутаг бол 3 замаар цэргэлэн оруулж ирсэн. За энэ цэргүүд дотор бол өвөр Монголын цэргүүдээс гадна алхын цэргүүдийг бол дайчилсан байдаг. За улмаар бол 1715 оноос эхлээд өвөр Монголын 3 гол жанжин Фердинанд, Пянгу, Гэлтэй нар бол алхын нутагт бол томоохон цэргийн одоо зохион байгуулалтыг бол хийсэн. За энэ дотор бол хонг, заг, байдраг, түй, бигэр цагаан сүлийн дагуу бол томоохон цэргийн бэхлэл хотуудыг байгуулж, за цэргийн хүнсний хангамж газруудыг бол байгуулсан. За үүний дараа бол цэргийн одоо бэхлэл хотуудыг холбосон суурин өртөөнүүдийг байгуулсан. За энэ суурин өртөөнүүдтэй бол Харчин, Хорчин, за Төмөд, Сахар, Ордос зэрэг бол өвөр Монголын олон хошуудаас бол 1719 он, за 1728 он гэсэн онуудад 3-4 үе шаттайгаар бол цэргүүдийг дайчилж, өртөөн дээр бол өрөх болон өмчийн мал сүрхтэй нь бол суулгаж ирсэн. Халахын нутагт байгуулсан Харчин өртөөнүүдийг бусад өртөөтэйгэн харьцуулахад хүн ам ихтэй эзэмшил газар нутгийн өргөн уудам мал сүрэг нь арипан байжээ. Харчин өртөө бол нийтдээ бол өвөр ар Монголыг холбосон 36 өртөө байснаас халахын нутагт бол Харчин 26 өртөө бол тавьсан. Харчин 26 өртөөг нэрлэх юм бол за хамгийн эхлээд бол Хярын мухар, за булан, сүүж, за дараа нь бол толь, төөрөг, за мухар гашуун, хонч, за хоошоо хацвч, бэлгэх, залаат, зөөвөр, бор, овоо, за хөтөл долоон, тал долоон гээд модон, хавирга, за луус, шувуутай, за цаашлах юм бол Хярын 3 жирэм, мингэд цавчир, зээрэн, онг гэл ингээд нэрлж болно. За эдгээр энэ 26 өртөө нь бол за өнөөгийн Дорногов аймгийн Хатан булаг сумын нутагт бол 6 өртөө, за Мандах сумын нутагт бол 4 өртөө, Өмнөгов аймгийн Маллаа сумын нутагт бол 2 өртөө, за тэгээд Дундгов аймгийн Үлзий сумын нутагт 4 өртөө, Хулт сумын нутагт бол 4 өртөө, Эрдэнэтлаа сумын нутагт 1 өртөө, Сайхаваа сумын нутагт 1 өртөө, за Үр хангай аймгийн Сант сумын нутагт 2 өртөө, за дээр нь бол одоо Үр хангай аймгийн Баянгол Тарагт сумын нутагт хүртэл суулгасан байна. Халахын нутагт Харчин өртөө тухайн цаг үедэн хүн амын төвлөрөл тал нутагт жижиг хэмжээний суурингийн өргийг гүйцэтгэдэг байсан юм. Монгол улсад байгаа энэ өртөөний харчингуудын дунд бол тэр хил соёл болоод бусад ялгамжууд байна уу гэдээ яхад бол яг бол төдийлөн бол энгийн хүн ажиглахад бол тодроод гарах
юм байхгүй. Тухайн үед л бол хаан эзэн дээдэст одоо үйлчилж исэн, адуу малж исэн улсуудаас бүрдэж исэн хүмүүс л бол төв захиргаанд ойрхон тэгээ мэдээлэл соёлын хувьд л бол бусад одоо хязгаар нутгийн ард түмнээс л өсрөнгүү байсан тодорхой байх. Харчин өртөөний үндсэн албыг харчингууд өөрсдөө хариуцдаг байсан бол тэднийг хамгаалах цагдаа өрх, тэдэнд хамжин туслах хавсар өрх зэргийг халахын дөрвөн аймгаас бүрдүүлэн хариуцуулдаг байжээ. Гадаад Монголын төрөг засгийн явдлын хууль зүйлийн бичиг зааснаар бол харчин нэг өртөөн дээр дунджаар бол 18-аас 20 өрх бол сууж ирсэн байгаа. За нэг өрх юм бол 4 хүн гэж юм бол дунджаар бол 70-аас 80 одоо хүн хамтаа гэж ойлгож байна. За 1755-аас амар санаа Чингүн живийн бослогын дараа за өртөөний албыг одоо хамгаалах үүднээс цагдах өрхийг бас суулгасан. За энэ цагдах өрхийг бол халахуудаас авч суулгасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол Манжчин улсын үеийн одоо харчин өртөө бол 1755 оноос эхлээд цагдах өрхтэй болж эхэлсэн гэж үзэж болно. За цагдах өрх бол нэг өртөөн дээр бол 11 өрх бол суусан байдаг. За 11 өрхийн гэдэг бол дунджаар нэг 40 орчим хүн байсан гэж ойлгож болно. За үүнээс дараа 1782 оноос эхлээд харилцан нэвтрэх алба их болсонтой уялдаад хавсраг өрхийг бол суулгаж эхэлсэн. Хавсраг бол одоо 7-8 өрх сууж байгаа. За ингээд үржих юм бол халахын нутагт байгуулсан гарчин өртөө бол нэг талаасаа өнцөөхөн ам дээр нэмэх нь хавсрах цагдаа суугаад 200 орчим хүн бол сууж ирсэн. Тухайн цаг үедээ бол жижиг одоо суурингийн үүргийг бол харчин өртөөд бол одоо гүйцэтгэжсэн гэж ойлгож байна. Өртөөгөр эзэн хааны зарлиг тушаал, цалин хөлс, мэдээлэл, шуурхай зар, илч төлөөлөгч, ачаавара, худалдаачид, аялагчид зэрэг улс төрийн эдийн засаг харилцаа холбоо соёлын бүхий л зүйл дамждаг байсан юм. Арчин монголчуудаас л ер нь олон одоо сэхэтнүүд за бас одоо соёлын одоо онцлог, монгол соёлын онцлог илэрхийллүүд бол тодрон төрж гарсан байдаг. Аюуш гүүш гэж хүн нэлээд тодорч гарсан байдаг. Тухайн цаг үед л одоо энэ 16 дугаар зууны үед буддын шашин Монгол нутагт өргөн дэлгэрч хар хэлний үг, ном зохиол одоо бичиг соёл орж ирсэнтэй холбоотойгоор монгол хэлэнд одоо галиглаж буулгах зориулттай тэр айли гэдэг үсгийг зохиосон байх жишээтэй 16 гэх шиг 38 гээгүүлэгч тэ. За тэр бол хар хэлний үгийг бол үсэгчилж, үгчилж галиглахад зориулагдсан юм байж байгаа. Түүнээс гадна бол одоо Лувсан Данзан гэдэг хүний одоо бичсэн алтан товчч гэдэг юм уу. За энэ орчмоос л ингэж тодорсон эрдэмтэн сэхэтнүүд бол нэлээд ариун байдаг. Хожуу үеийн одоо харчны нэр алдартай хүмүүс гэх юм бол Харчин ван, Гүнсэн норов, Хайсан гүн, Бавуужвч гэдэг юм уу. Монголын одоо эрхчлөө тусгаарлах төлөв хөв нэмэр оруулсан ийм алдартай хүмүүс байж ах жишээтэй. За ном хэвлэлүүч гэсэн энэ орчмоос л нэлээд анхдагч болж гарч ирсэн ийм төвхтэй байдаг. Халахын нутагт харчин өртөөг захирах газар бол сайр усны захирагчийн газар юм. Тус захирагчийн газарт Бээжингээс 3 жилийн хугацаатай томилогддог 2 хүн байнга суудгийн нэг нь шуудангийн бүх өртөөний захирагч, нөгөө нь бичээч нарийн бичгийн дарга юм. Сайр усны захирагчийн газар дээрээс ирж одоо бичгийг бол авна гэсэн үг. Энд бол нэвтэрч орохын тулд их хүрээ рүү за дээр нь бол Улаастаа руу, Ховд руу за цаашаа бол нэвтэрч явахын тулд заавал энэ сайр усны захирагчийн газраас бол бичгийг авч за бичгийг шалгуулж идэг. За тэгэхээр энэ чухал албан дээр харчингуудыг суулгасан явдал бол бас хариуцлагатай бас холбогдож байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгийн хариуцлагатай чухал алба бол өртөөний алба байсан манжуй. Элчээ уулгаас гадна харилцаа холбооны шуудангийн чухал үүргийг гүйцэтгэв. За тэгээд өртөөн дээр бол үндсэн одоо албыг бол 5 өртөө тутам бол нэг тайж суудаг. Өртөө тутам бол занг суuna. Занг бол өртөөг хариуцдаг. За дээр нь болохоор хүнд бошиг. За тэгээд дээр нь улаач. За цэргүүд бол ингээд өртөөн дээр сууж яадаг. За тэгээд хамгийн гол үүргийг бол бичээч нар гүйцэтгэдэг. За өртөөн дээр ирсэн одоо хүмүүсийн захидал, за ирсэн хүмүүсийг бол бичээч нар бол бүртгэж аваад дээр нь болохоор тэр пив бичгийг нь шалгадаг. Ийм шалгалтын өнтрийг бол маш чухал хийдэг гэсэн. 1911 оны 11-р сард халахын хүрээний бүхэргийг төр ерөнхийлөн захиран шийдэх газар байгуулагдсан халахын дөрвөн аймгаас сэрэг татах Богдын Лүндэнг Монгол туурхтанд хүргэх ажлыг гүйцэтгэж байлаа. Манчин улсын төр унахтай зэрэгсэн харчингууд Богдын соёлд дагаар орхон илэрхийлсэн байна.
Харчингуудын богдын соёл дагаар орох хүсэлтэй байгааг илэрхийлсэн бичиг нь бусад Монгол өвгтнөөс хамгийн түрүүнд буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолон цэргэн тунхаглаж богд хааныг хэмжээгүй ирэхэд хаанд өргөмжилсөн үйл явдлаас нэг хоногийн өмнө болсон гэдгээрэн онцлогтой юм аа. Уг хүсэлтийн хариуд харчин бухаргашуун заримхтай хоёр төшмөл ардыг өмнөд оморд нэжгээд хоёр хушуу зохион залан занг сандаг донторч нартад сүм уйлдран засаг улсад туслагч гүнгийн хэрэг мэр шагнаж засгийн тамгыг олгуулсан байна. Ингэснээр сандаг донторч нар Халахын дөрвөн аймгийн засаг наядын адил хошуу захирах эрхтэй болжээ. Заримхтай өртөөний донд оржид бол улсад туслагч гүн цол олгоод улмаар бол тамга олгосноор харчин умар засгийн хушууг бол байгуулсан. За 1912 онд мөн Сандагт улсад туслагч гүн цол олгоод тамга олгосноор харчин өмнөд засгийн хушуу гэсэн энэ хоёр хушууг байгуулсан. За заримхтай өртөө гэдэг бол газар усны нэрээр нэрлэж байгаа луусаар нэрлэдэг. За энэ 10 өртөөнд бол үнэгт хар нүдэн, зээрэн, онг, төгрөг, хярын жирэм, мингэт, цавчар, луус гэсэн энэ өртөөнүүд бол хамарж исэн. Газар нутгийн хэв шинжээр нь авч үзэх юм бол за донд орчин хушууны өдөөд бол одоогийн Дундгой аймгийн Эрдэнэтлаа, Сайхан овоо, Хулцсумын нутгууд, за дээр нь Үрхангай аймгийн Санд, Тарагт, Баянгол сумууд бол багтжсэн гэж ойлгож болно. Харчин засаг сандгийн одоо хушуунд бол за одоогийн Дорногой аймгийн Хатан булаг, Мандах, Дундгой аймгийн Үлзийт, за Өмнөгой аймгийн Манлаа сумын нутгуудын хэсэг бол багтжсэн гэж ойлгож болно. За улмаар 1912 онд богд хаанаас бол тэдний хушуу захирах эрх олгож тамгатай болгосноор тэд бол хүн амынхаа тоолгуудыг бол явуулсан байдаг. Хүн амынхаа тоолгыг хийснээс гадна газрын зургийг буюу өөрөөр хэлэх юм бол богд хаанаас та хэд тэгээд тошуу засаг ноён тамга олголоо. Одоо бол хүн амынхаа тоолго за газрын зураг цэсийг үлдэж яралтай ирүүлээ гэсэн одоо бичиг явуулсан байдаг. Энэ нь одоо бичгийн дагуу харчин умар засаг, харчин өмнөд засгийн хушууныхан хүн амынхаа тоолгыг хийгээд дараа нь нутгийн зургаа үлдээд цэсээ бичсэн. Хошуу байгуулсны дараа за донд орж бол өөрийн залгамжлагч аравданд оржийн тухай бол тодорхой мэдээллийг бас богдод бол илгээсэн байдаг. Тухайлх юм бол миний хүү аравданд орж бол бичиг үсэх юм бол усрал бол ахиж яваа. Дээр нь бол нас нь бол одоо залгамжлах 35 нас хүрсэн. За үүнээс гадна бол ямар нэг илдэв муу зуршил байхгүй. За бидний байгуулсан хошуунд бол ямар нэгэн гэмт хэрэг бол гараагүй. Хятад худалдаачд бол манай хошуунд бол одоогоор алга. За манай хошуун дээр бол бусад хошуудаа заргалцсан тийм зүйл байхгүй гэсэн ийм одоо бичгүүдийг бол илгээсэн байдаг. 1912 онд өмнөд умард хошуунууд байгуулагдсны дараа тэд бол одоо богдын соёлд бол дагаар орсон. За энэ нь бол одоо богдын төрд төвлөн зүтгэжсэн үйл хэрэгүүд бол бас албан бичгүүдэд бол гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол 1912 онд ховдыг чөлөөлөх одоо тулалдаан, за 1913 онд үхэр жилийн өмнө гэж ярьдаг. За 5 замын тулалдаа өвөр монголчуудыг чөлөөлөхийн тулалдаанд бол харчин өмнөд умар засгийн хушууны цэргүүд, зангинаар бол идэвхтэй оролцсон. За 1915 онд явуулсан бичгт бол энэ тулалдаанд бол идэвхтэй оролцсон цэргүүдэд бол шагнал бол олгосон бөгөөд за энэ тулалдаанд яваад амь өргөцсөн одоо цэрэг төртөл нөхөн одоо шагналыг нь дүүд нь ач зээнэрт нь бас олгосон ийм баримтууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр эндээс юу гэж үзэж байгаа нөх юм бол харчин өмнөд засаг умар засгийн хушууныхан бол Монгол улсын төрд бол идэвхийлэн зүтгэжсэн байна гэдэг нь бол баримтаар тодорхой харагдаж байгаамаа. Хаан тэрдэн үнэн чизүтгэх халуудсан харчин монголчууд зэлэм жанжны үрс хэмээгдэн 100-101 дамнсан нүүдэлчин харчингууд бичгийн мэрэгд олноор төрсөн баруун зүүн гарын хэрсүү харчингууд буйхаа өртөөний албан зүтгэсэн буурал түүхийн улаач харчингууд манж хятадын шинэ бодлогыг машид эсэргүүцсэн зоригтон харчингууд